Хай. За өнөөдөр амар юм болгож байна. Одоо би Милан руу явах чинь Милан руу яваад Миланд үсний шоунд оролцсон. Нэгдүгээрт би үсээ угаасаа жижигхан болгоё гэж бодчихсон. Хоёрдугаарт угаасаа Миланд үсний шоунд оролцсон гэж бодож штэ. Тэгэхээр явлаа. Өдрийн болохоор хурдны галт ирэх байхгүй. Тэгээ би тийм тэс цааж үзэг яг тэгэхээр өмнөдөө угаасаа би данаа аялахдаа хамгийн хямдын буюу зүгээр энгинийг л авдаг гэсэн чинь энэ ажил цаанаас надад билет авч өгөөд тэгээ тэр хурдны галт ирэхтэй дараад Болониос бол 2 цаг 20 минут явдаг. Милан руу гэсэн хурдны галт ирэхээр цаг 10 минут явж гин. 2 дахин хурд юм байна. Тэгээд айгүй тухтай, айгүй гоё experience. Үзээгүй юм үзэж явна да. За хоёр дахь тренээсээ буучлаа. Тэгээ одоо гараад намайг такси бариад тэгээд нэг шоуд болох газараа хүрээд ирсэн. Тэгээ таксины газрыг олё. Гурван трен дэмжих байсан байна. Тэгээд 3 дахь дээр нь хоцроо төөрөө тэгээ явж аваад одоо дахиад буучаад одоо таксигаа бариад нөгөө газар очиж чинь юу болохыг харцгаая да. Okay, this is video. Yeah, I know. Okay, you see it. Be on YouTube, okay? Okay. Okay. I allowed you. За, ингээд үсний шоунд ингээд орсон байна. Амар нара. Манай үсчингүүд хайрлалцж байна. Энд ингээд манай модель тэгээд аад царин дээр хэрхэн юм усанд орхол тэгээд өгүүлж үзсэн юм байна л. Гоё. Надад л таалж байна. Амар таалж байна. Манай үсчин. Амар санаа зар нэг Монгол хүнтэй тийм таарлцсан бас модель хийж таарсан. Гэхдээ яг өөрөө зэрэг гарахгүй гэсэн үсний дургаа болохоор тэгэхээр гэхдээ айгүй өөрөө хүн байна. Миланд амьдардаг гэж дагуулад явна. Ингээд 3 ирэх юм бол баяждаг гинэ. Танаас нь баяжгаа зөндөө олон ирчихлээ. За Миланд 2 дахь удаагаа ирсэн. Өдрөө угсаа амар гоё юм байна. Чами юм байна. Гэтэ угаасаа
зүгээр харах юмгүй эсвэл энэ музейгээс зүгээр харах юмгүй гэдэг юм. Үнэн л. Макас бүр ингээ family багт залуусч өгч. Нэг хүний 8 евро. Өнөөдөр би ямар ч мөнгө бүрээгүй. Миний тренинг ticket бүгднийг даасан болохоор тийм байсан. Тэгээд ийм гоё нэр бэлэг авсан. Энэ дотор нь юу байсан? Мейкапны юмнууд ах шиг байсан. Surprise. Юутэй фанта авсан бэ? Энэ бейконтэй уулын хамбургер гэсэн. Бейкон унтсан гэх. Амар юмстай байна. Домагийн даа. Яаж романтик юм бэ? Маш авах гаа. Доллары Амори гамэн гэдэг доллары гэдэг нь үгүй Амори гэдэг нь хайр Music to you. If you lose idea the fight of fear, mindful and immediately is about the game composing hallelujah. 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 Thank you. бас амар гоё ялаа яг би Монгол хүнтэй тэнд таарна гэж бас бодоагүй. Тэгээд энэ хүүхд өөрөө Миланых болохоор тийшээ ингээд зам амархан олдог ч юм уу тий Туркгүй сайхан яваад хурдан ингээд ирээд жаа гоё юм идчихээ. Тэгэл нөгөө тухтай бас явчлаа. Би нэг өснийхаа заслтыг юу вэ гэж бодчихсон байхгүй. Угаасаа ингэж басах гэж бодчихсон. Яагаад тэгэхээр өмнө би юм байсан. Тэгээд айгүй амар ахгүй ингээр чи нөгөө 100 мөн чи амар халуун байдаг болохоор яаж хаад би бүр халуун газар амьдардаг болсон болохоор тэгээд нөхөд тисч чадахгүй тэгэл ингээл хүн дээр толгоон дээр аяг хэцүү яваад байдаг гэсэн. Тэгээд яаж багсгая ч юм уу бүр ийм амар болгоё гэж бодож байгаа. Тэгээд энэ миний сонголт биш зүгээр цаатлын тэр агентлагийнх нь ус ингэж ийм ус байгаа гэд хийж өгч байгаа юм болохоор би айгүй юм зөрөгтэй яамаа болоод тэгэл би баг яам болж байхад нь хараачгүй дээ. Тэгэл яг ингээл хүн амьтанд үзүүлээл засч масныхан зараа за тэгээд ингээл талын очил хаагамаас яг юм бол надад бол таалагдчих юм. Хэсэг хугацаанд юм хад буруу юм байх тий. Сая амар хөөрхөн гэсэн яг ажиллаж
Хотоос гараад би 7:30 ихэд гэлүүгээ харах чи энэ суух хэвчээсэн аахгүй юу? Манай ажлын агентлагийн худалдаж авсан билетээр бол тэгсэн чинь би албаар Миланд үлдээд тэгээд нөгөө жоохон Миланаар яваадахыг гээд тэгээд үлдээд хамгийн сүүлийн богонд нь буюу одоо 10-15 богонд нь суух гад тэгээд энэ тренингийн юуны хүнд нь ирээд хэлсэн чинь би ингээд хоцорсон. Тэгтээ би амар аялаж явж хоцорсон гэж хэлээгүй. Би ингээд ажилдаа байжгаад манай ажил хоцроод тэгээ би хоцорсон ингээд. Тийм үү. За зүгээр дээ. Чи ерөнхийдөө бол мөнгө төлөх ёстой. Дахиад билетийнхаа мөнгийг төлөх ёстой. Тэгэхээр цагчаа ондоо болохоор билетийнхаа мөнгийг төлөөд явах ёстой. Гэхдээ би тэр яг богоноор Болони явна. Одоо 10-15-аас явна. Тэгэхээр намайг хүлээж аваад хоёул хамт явъя гэнэ. Вау, ямар сонио азтай гоё өдөр болоод байна тийм. Вау, браво. Минагийн энэ өдөр бол үнэхээр мартчихгүй. Сайхан өдөр байна.